Улсын хурлын гишүүн Уянга ерөнхий сайд асан баяртай холбоотой их хэмжээний мөнгөний асуудал гадаадд худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийн материалыг олон нийтэд дэлгэсэн. Тэгвэл энэ асуудлаар авилгатай тэмцэх газраас улсын хурлын гишүүн Уянгаас ирж тодорхойлгоовч улсын хурлын гишүүн Уянгад ерөнхий сайд асан баяртай холбоотой хэргийг шалгаж өгнө гэсэн албан бичгийг хариу өгчээ. Улсын хурлын гишүүн Уянгийн өрөөнд өнгөрсөн 4-р сарын 16-ны өдөр авилгатай тэмцэх газрын ахлах мөрдөн байцаагч ахлах комиссар болд ирж ерөнхий сайд асан баяртай холбоотой нийгмийн сүлжээгээр цацагдж байсан баримтуудтай холбогдуулан тодруулга авчээ. Энэ дагуу улсын хурлын гишүүн Уянгийн зүгээс голомт цөмийн эсрэг хөдөлгөөн төрийн бас байгууллагаас их сурвалжтай цацагдсан ерөнхий сайд асан баярын эхнэр хүүхдийн нэрээр эзэмшиж байсан үл хөдлөх хөрөнгүүдийн тухай анхаарал татсан баримтуудад хэрэг үүсгэн шалгаж байгаа эсхийг тодруулахаар авилгатай тэмцэх газарт албан бичгээр ханджээ. Тэгвэл авилгатай тэмцэх газрын зүгээс улсын хурлын гишүүн Уянгад албан бичгийн хариуг ирүүлсэн байна. Авилгатай тэмцэх газраас улсын хурлын гишүүн Уянгад ирүүлсэн албан бичгийн хариунд авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст баяртай холбоотой гэмтрийн шинжтэй мэдээллийг хуулийн дагуу нэгтлэн шалгаж байгаа гэсэн хариу тайлбарыг ирүүлжээ. Авилгатай тэмцэх газар тэрийг одоо шалгаж байгаа гэж мэдгдсэн, надад албан бичгээр хариу мэдгдсэн. Албан бичих тийм холбогдох тэдэн тоот үүсгэж, эрг мэрэг үүсгэж шалгаж байна. Ерөн шалгаж байна. Тэгээ хуулийн хугацаанд хариу өгнө гэсэн юм товчхон бичгээрсэн. Бас нэг талаар авилгатай тэмцэх газар үнэхээр шударга зөв ажилтг юм уу? Үнэхээр том албан тушаалтнуудтай холбоотой хэргийг шударгаар шүүд шийдвэрлэж чаддаг юм уу гэдгийг нь бас шалгах авилгатай тэмцэх газрын өөрийнх нь хувьд нэг шалгуур болох учиртай гэж олон талаас нь бодож тунгаасны эцэст бас одоо анхаарал төрөх ёстой байна гэсэн. Ер нь тэр мэдээлэл ганцхан надад байгаад ямар ч ашиг байхгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын ерөнхий сайд асан баяртай холбоотой үл хөдлөх хөрөнгө оюутлогын гэрээнээс их хэмжээний хөрөнгийг хувьдаа завшсан эсэхэд авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс шалгагдаж эхэлсэн байна. Хэрвээ ерөнхий сайд асан баяр оюутлогын гэрээнээс хувьдаа их хэмжээний мөнгө завшиж гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан тогтоогдвол монголчуудад өгөөжөө өгдөггүй оюутлогын гэрээг зөв тийш чиглүүлэх түлхэц болно гэж үзэж байгаа юм.